Монгол улсын хилээр хаяг шошгын зөрчилдөө туслын систем болон тариур зэргийг их хэмжээгээр хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ. Эмнэлгийн хэрэгслийг суудлын автомашинд нууж хууль бусаар хилээр нэвтрүүлэхийг завдсан үйлдэлийг мэргэжлийн хяналтын байгууллагын албахаагчид илрүүлсэн байна. Энэ сарын 7-ны өдөр УАЗ 469 машинд туслын систем 800 ширхэг клизм тавигч 500 5 мл-ийн тариур 7200 ширхэг 2.5 мл-ийн тариур 3300 ширхгийг импортлохыг завдсан байна. Эмнэлгийн хэрэгслүүдийн заавар хятад Орос хэл дээр хаяг шошгын шаардлага хангаагүй дагалдах баримт бичиггүйсэн гэлээ. Ийм эмнэлгийн хэрэгсэл эрсдэл бүхий бараанд тооцогддог учраас дараах шаардлагыг хангаж импорт хийх эрх өсдөг байна. За эмнэлгийн тухай хууль байгаа. Энэ дөр заавал одоо аж ахуйн гэж байх хэрэгтэй нэгдүгээр, хоёрдугаард импортын лиценз авсан байх хэрэгтэй, импортын тусгай зөвшөөрөл авсан байх хэрэгтэй. Түүнчлэн улсын бүртгүүлсэн эмнэлгийн хэрэгслийг зөвшөөрөгдсөн бомтоор бас засгийн газрын тогтоол байдаг. Зам үүд бомт өөрөө зөвшөөрөгдсөн бомт. Нийтдээ бол зам үүд, буян тухай, нийслэлийн одоо терминалууд зэрэг 4 газараар л Монгол улсын хилээр одоо эмнэлгийн хэрэгслийг импортлох засгийн газрын тогтоолтой. Тэгэхээр энэ бол нэгдүгээр бомтын заасан байна тийм, хоёрдугаард холбогдол төрийн захиргааны байгууллага буюу одоо өөрөөр хэлбэл эрүүл мэндийн яамнаас импортын лиценз тусгай зөвшөөрлийг авсан байх хэрэгтэй. Харин иргэд аливаа эмнэлгийн хэрэгслийг худалдаж авахдаа иргэд маань одоо эмнэлгийн хэрэгслийг худалдан авахдаа эхлээд хадгалах хугацаа, хадгалах нөхцөлийг харах хэрэгтэй. Тэгээс хавлгаан дээрх хаяг шошгон англи, орос, монгол хэл дээр байна уу гэдгийг бол харах хэрэгтэй. Эм био бэлтгэлэг бол эм биологи итгэх бүтээгдэхүүнийг улсын бүртгэлд бүртгэхдээ тавигдах шаардлага нь бол гадна хаяг шошгон нь бол англи, монгол, орос хэл дээр байхыг бол зааварчилсан байдаг. Дээр дурдсан хэргийг харьяаллын дагуу Дорногов аймгийн Замын Үд сумдах сум дундын прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.